чинь урд нь нэг санал ирсэн шүү дээ. Татгалцсан. Яагаад татгалцсан бэ гэхээр засгийн газрын бүрэлдэхүүнд мэдээж эн чинь засгийн газрын гишүүн болно гэдэг чинь ажил хийхин төлөө, үр дүн гаргахын төлөө, ажил амьдрал дээр тулгамж байгаа асуудлуудыг шийдэхин төлөө. Гэтэл нөгөө кабинет засгийн газрын кабинетийн зарчмаар ажилладаг. Бүх салбар хоорондоо уялдаа холбоотой шийдвэр гаргадаг. Тэгэхээр бүрэлдэхүүн их чухал байна. Тэгээ бүрэлдэхүүн таалагдахгүй байна гэсэн. Хоёр дахь шалтгаан, татгалсан шалтгаан чинь ер нь эргэлзээтэй итгэл төрөхгүй байна гэдэг. Яг үндэ бол энэ асуудал чинь 6 сарын сүүлд хэлцэж байхад сая болж өнгөрсөн намын их хурлтай холбоотой томоохон асуудлууд хэдтэй бий болж магадгүй юм байна л гэж тооцсон шүү дээ. Тэгээ яг хөө тэр үеиг бодвол зарим асуудлууд тодорхой болж байна. Эцсийн дүндээ сая энэ засгийн газрыг огцруулах төр гарын үсэг зурсан. Яагаад зурсан бэ гэхээр мөн л би адилхан та нарт хэлчихсэн. Бүрэлдэхүүн болохгүй байна гэдэг. Заавал одоо нэрийн дурдж чичилж одоо хэлээд бүгдээрээ л мэдчих шүү дээ. Ямар сайдар нь ажиллаа хийж чадчихна, ямар нь чадахгүй байна. Тэгэхээр одоо засагт орно гэдэг чинь ажил хийхин төлөө, асуудал шийдэхин төлөө гагцуу яг үндэ иймэрхүү бүрэлдэхүүнтэй байхад яг өнөөдрийн зургаар бол хэцүү шүү дээ. Бол орж ажиллахгүй талтал. Тийм аль биесний урилга ирсэн, ярьсан юм юу ч байхгүй шүү.